Хаа. Тэгэхээр уулзлага уудсан байна. 7-8 хоног өнгөрсөн байна. Тэгээд өнөөдрийн бичлэгээр би айгуу гоё жоох амар нэг тийм хов чив юм ярина. Тэр нь айгуу тийм хов чив юм ярина. Сүүлийн хэд хоног нэлийн завгүй байсан. Яасан бэ гэвэл би нүүсэн. Тэгээд ингээд түрээсийн ч гэсэн яг өөрийн гэр орон гэж дуудах газартай болчихж байгаа байхгүй. Яагаад гэвэл өмнө нь дандаа нийтийн байр юм оюутны байранд амьдардаг байсан болохоор яг одоо л яг ингээд энэ миний гэр гэж нэрлэж чадах газартай болсон. Тэгээ би дараа нь ингээд гэрийн гоё юмнуудыг та хэдэд үзүүлэн заяа. Энэ удаагийн бичлэгээр ялтчгүй яг гэрээ танилцуулахаас өмнө би өнөөдөр юу ярих вэ гэхээр би ингээд бараг 7 жил нийтийн байраар явчихж байгаа шүү дээ. Оюутны болон нийтийн байраар. Тэгээд яг энэ хугацаанд таарсан. Тэгээд ер нь бол ингээд хамт амьдрахаар үнэхээр төвөгтэй байсан хүмүүсийнхээ төвхийг хуваалцах болно. Тийм болохоор өнөөдрийн бичлэг маань ерөөсөө л битүү хов чивэл байна гэсэн үг шүү. Тийм болохоор хов чивэнд дургүйхэн байх юм бол тэгээд эртхэн үзгүй байсан зүгээр. Харин хов чивэнд дуртай хүн байвал өнөөдөр бүгдээрээ амар гоё хүн болно заяа. Бүр үнэхээр ингээд сэтгэлэн дэвтэтэл сэтгэлэн онгойтол би өнөөдөр румейтүүд юм болох болно. За, эхлэе. Анхны дэг курст орж ирээд тэгээд ер нь тэрнээс хойш 6 жил оюутны байранд жил болго оюутны байранд байсан. Тэгээд өнгөрсөн жилээс эхлээд би нэг хостелд амьдарсан байхгүй. Тэгээд яг энэ бүхэнтэй нийлээд 7 жилийн хугацаанд нийтийн байранд амьдарсан байна. Тэгээд энэ үеэс хойш ингээд анх удаага түрээсийн байранд орж үзлээ. Амьдрал арай дээрдээд байна. Яванд яг жинхнээсээ өөр юм гэсэн гэр оронтой болох байх гэж найдаж байна. Юм болчих байхаа. Тэгээд нийтийн байранд амьдрах хугацаанд ер нь сайн хүмүүс зөндөг таарсан. Тэгээд муу хүмүүс нэг мэрсэр таарсан. Тэгээд сайнууд мэдээж саараасаа сайн нь олон байсан. Тэгээд яг өрөөнд яг яалчгүй нэг тэр жил яг нэг юм сонирм хөвгөд заавал нэг ордын. Заримдаа тэр нь би өөрөө тийм. За тэгэхээр нэгдүгээр курст бол нэг тийм муухай болдогаагүй. Яагаад гэвэл би өөрөө нэгдүгээр курс тэгээ манай өрөөний эгч нар 2 нь 3, 1 нь 4-р курс авахгүй. Тэгэд ер нь нэг эгч маань манай хамаатны эгч байсан. Тэгээ одоо ингээд бодоод байхад тэр 4-тэй ерөөсөө хэрэлдэж тэр 3-тай би 4 ерөөсөө хэрэлдэж үзээгүй. Тэгээд ер нь ингээд айгүй хөөрхөн амьдардаг байсан юм билий гэдэг би ер нь дараа нь ойлгосон. Ингээд эгч нартай байхад ингээд жоохон бие бариад байсан ч гэсэн яг тэгээд намайг амар өхөртдөг гэсэн. Тэгэл намайг юм жоохон гэсэн яг тийм хандлагаар үргэлж ханддаг байсан. Яг ингэж дээрлэх гэж оролдохгүйгээр эсэргээрээ ингээд туслах юм дээр туслаа. Тэгээд ер нь бол нэг айгүй хал палгүй амьдарч чаддаг байсан. Нэг юм манай нэг их ч нөгөө найз залуутайгаа хамт байдаг. Тэгээ нөгөөхдөө модалцахаараа жоохон хэрэлдэж уралдаад байдаг. Тэрийгээс тооцоол нэгдүгээр курсын амьдрал айгүй дэж өөрөөсөн. 2-р курсын харин байрны эгчтэй ярьж аваад 3 хүний өрөөнд орсон байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь тэр үед бол яг дандаа үеийнхэнтэйг орсон. Нэг нь 1-р курс, нэг нь манай нөгөө курсын ах байсан. Тэгээд тэр хоёртой айгүй гоё дотн ер нь эхний семестр айгүй дэжгүй юм гэж аваад ер нь сүүл рүүгээ жоохон хэрэлдэж уралдаад гисэн. Яагаад гэвэл тухайн үед яг миний гаргасан алдаа нь нөгөө бондри буюу хил хязгаараа яг яаж тогтоохоо мэдэхгүй байсан юм байлээ. Хил хязгаараа айгүй буруу тогтоосон. Би ч өөрөө ингээд өрөөнийхөө охины юмд айгүй дураараа хүрдэг байсан. Тэр охин ч миний юмнуудад амар дураараа хүрдэг байсан. Яг тийм хил хязгаар тогтоогүй анханасаа хитрхи дотн дагаад эхэлсэн болохоор яг тэрнээсээ болоод сүүл рүүгээ хэрүүл оруулсан. Тэгээд манай өрөөний тэр охин намайг 3 удаа гээ үсгэр гэсэн хараалаар хэлжсэн. Муу гэмин. Тэгээд би ингээд биохимийн олимпиадынхаа өргөмжлөлийг гаргаад ирсэн байхгүй орон дээрээ тэр нэм жаазан өргөмжлөлсэн. Тэгээд би яг хэрэлцснийхээ дараа гаргаж тавьчаад тэгээд хичээлдээ явчаад ирээд ирсэн чинь тэр нь хагарсан байсан. Ер нь бол нэг тийм надад амар их уулзсан юм шиг үлээ. Би ч гэсэн үнэхээр их гомдсон. Гэтэ тухайд би тэр охиныг ингээд байж бол хамгийн муу хамгийн аимшигтай өрөөмэйт гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чинь
Үгүйсэн мэлээ. 3 дугаар курстэй найзтайгаа орсон. Нэг найзтайгаа орсон. Тэгээд нөгөө 1-р курстэй хамт амьдардагаас ихчтэйгээ ярьж аваад орсон байхгүй. Тэгээ ер нь бол бид дөрөв бас айгүй гоё татна байсан хэмдэ. Тэгээд тэгсэн чинь тэнд манай өрөөнд нэг ажил хийдэг ихч байсан байхгүй юу. Тэр ихч маань яг юм ажил хийдэг цалинтай. Тэгээд тиймгүүдээ нэг юм том хүн болохоор нь би ягаад ч юм айгүй гоё биширдэг байсан байхгүй юу. Гэтэ яг үндэ дараа нь ингээд бодсон чинь нөгөө бодол нь босгоо хаяанасаа олдоогүй хүний бодол нь босгоод авдаггүй гэдэг үг гэдэг нь шүү дээ. Яг тийм хүн байсан бэлээ. Тэрийг дараа нь ухаарсан. Зүгээр л ажилтай болохоор л тухайн үед гоё арчаасан болохоос биш тийм ухаалаг насанд хүрсэн хүн биш байсан бэлээ. Яагаад гэвэл үнэхээр аминчхан. Ер нь бол нийтийн байранд яг дандаа аминчхан хүмүүсийг таардаг. Тэр ихч нэг тийм яг л тийм аминчхан хүн байсан. Дээрээс нь айгүй муу санаатай хүн байсан. Тэр ихчийн төрсөн өдөр болсон юм. Тэгээд төрсөн өдөртөө мэдээж өрөөнийхөө ураад тэр их нөгөө карате төрсөн өдрөө тэмдэглэдэг байхгүй юу. Тэгээд өрөөнийхнийгөө ураад тэгээд би тэгэхэд нэлийн дотнаас болохоор айгүй их ач холбогдлоо. Би бүр палгаж хөдөлж аваа заяа. Тэр ихчийн төрсөн өдөр зориулж. Тэгээд бүр ингээд би манай өрөөнийх нь нийлж байгаа тэр ихчээ тэмээний ноос илүү сардлын хөөрөн малгай ороод тэгээ билетийн хосоор навж өгчээсэн байхгүй юу. Мөнгө нийлүүлж байгаа. Тэгээд ингээ айгүй хөрхөн бэлэг боогоод тэгээд ер нь чин сэтгэлээсээ айгүй гоё бэлдээд төрсөн өдөрт нь амар гоё байна гэдээ очив. Тэгээд би тэгэд ингээ айгүй гоё хөгжөлтэй сууж ясчаа бүх зочд нь ярьсан ингээ байж ясчаа тэр ихч над дээр ирсэн ээ. Чи хүмүүст үйлчлэлтэй хондог монгонд нар хийж өгөө пиано хийж өгөө хүмүүст үйлчлэлтэй гэж авсан. Тэгээд яг үндэ би ч гэсэн зочны штэ уулна би ч гэсэн бэлэг өгсөн. Яг хуу ингээд би ингээд үнэхээр чин сэтгэлээсээ давтлаад хөөрөөд тэгээд тэр их чин төрсөн өдөрт ач холбогдол өгөөд хүмүүсийг хөгжөөгөөд ч юм уу тий айсал ингээд хоол мол цөөж болох байсан байхгүй хамгийн гол нь яг тэр бүх сэтгэл хөдлөлийг тэр их яг хурж ирж тэгж хэлэнгүүтээ ер нь бол унтраацсан. Яг үнэхээр гонигтайсэн. Би тэр их чин төрсөн өдөрт ач холбогдол өгснөөхөө төлөө ер нь бол ийм үйлчлэгч болоо хувирчиж байгаа байхгүй тэр их чинь. Тэгээд яг тэр үед энэ нэгч чи ямар сони юм бэ гэсэн бодол анхаарч ирсэн байхгүй юу. Тэгээд тэрний дараа манай ээж нэг удаа манай байранд орж ирж ирсэн. Тэгээд төс чи манай ээж дээрээс мэдлээгүй. Тэгээд ингэж харчаад тэгээд цаашаа ингээ хараа сууж байгаа удаа төгсөн байхгүй юу. Яг тэрнээс хойш тэр үйл явдал бас миний ч гэсэн буруу байгаа л да ялчгүй. Тэрнээс хойш тэр их чинь ээж ирсэн байхгүй нэг өдөр. Тэгээ манай өрөөнд хонхоор болсон юм. Тэн дээр манай найзтай бүтэн өдөржингөө хичээлээ хийгээд маргааш 30 оны шалгалттай заяа. Тэгээд бүтэн өдөржингөө хичээлээ хийгээд яжаад хажуугаар нь манай хөдөөнөөс манайхаас мах ирсэн нөгөөх нь гистгүй бүтэн өдөржингөө байлгаж байгаа. Тэгээ орой тэр бол угаасаа яалчгүй бороо юм басаа. Орой бараг 11 болж хахад маха хөшөглөөд янзч эхэлсэн баггүй. Тэгээд манай найзтай айгүй чимээ гаргаад тэгээ бодвол ээж нь хэлсэн юм шиг ямар их чимээтэй юм бэ гэд. Түүнээс бол яг өмнө нь тэр их ямар их чимээтэй юм гэж ерөөсөө ууралж байгаагүй байхгүй юу. Тэгээд ямар их чимээ гаргад юм бэ тоо болчооч гэтгсэн. Тэгэхээр за гэж битүүрэж ээжийг минь хөндлөхгүй гэж хасан байхгүй юу. Тэгэхээр бүр гахаад юу яриад байгаа чамайг харин ч ингээд дотор бодож байгаа тэр их гадуур ажлынхантайгаа яригдаж аваад тэр нь бол оройтсан байхгүй юу. Тэгээд тэр үед нь манай найзтай ээжд нь хоол моол хийж өгөөд тэгээд ингээл байж байгаа шүү дээ. Тэгээд бүр ээжд нь бүр хоол моол хийж өгөөд ингээд байж хаад юу яриад байгаа юм бэ гэж бодонгоо би та ч гэсэн манай ээжийг ерөөсөө хөндлөг манай ээжтэй хүнч гэж тоож үзээгүй бүр мэдлээч үздэг гэж чинь тэр их ч юу гэсэн гэж чиний аав ээж надад ямар хамаатай юм үхээсэ гэж харагдчихсан зөө. Хамгийн аимшигтай нь ээж нь тэр би хэрвээ хүүхдтэй агаад миний хүүхэд өөр хүн лөө өөр хүний хүүхэд рүү аав ээж чи үхээсэ гэж хараасан бол би гэдэг. Нам алгадаа оноохоос тэр ихч бүр ерөөсөө тэгээгүй зөө. Ээж нь тэгээгүй. Тэгээд би амар уурлаад гарт заазар байсан байхгүй. Тэгээ нөөхөө баг арай шидэхгүй л дээ. Гэтэ ингээд бүр ингээд бариад бүр ингээд амар дайсан байхгүй. Тэгээ манай ингээд намайг тэрж байгаа. Тэгээ би ингээд уйлаад орилоод угаасаа яаж явсан тийм ер нь тухайн үед бол
Би ингээд аав ээж дугаас амар хайртай шүү дээ. Хүний хүүхэд юм болсон юм хичнээн тэгээ хэцүү юм болж байсан ч гэсэн үйл явдал гарч байсан ч гэсэн аав ээжтэй хүн хайртай л шүү дээ. Хараа шүү дээ. Тэгээд хүний эцэг ихийг тэгж хараад гэдэг чи юу гэсэн юм би үхээсээ гэж хандна гэдэг чи. Тэгээд би бүр амар уурлаад ингээд энэ хүзүн мүзөч улаан ирэх юм болсон цаа ингээд би уурлахаараа ингээд цээж ингээд улаачдаг байхгүй. Тэгээд ингээд амар ойрлоод ер нь бол байрсан. Тэгээд байрны жижигөрөгч орж ирээд тэгээ юу асан яасан гээд тэгээд энэ их чи инглээ тэглээ. Манай аав ээж хоёрыг үхээсээ гэж хараасан гэж би хэлсэн байхгүй. Тэгээ ер нь тэр үйл явдлын дараа байрны эрхлэгчч маань тэр их чи ингээд ажил хийдэг чи энэ байранд гуйж байж байгаа чи байх ёсгүй хүн тэгээд аятайхан байжгүй хүний хүүхдийг тэгж харааж байгаа нь юу гэж байгаа юм бэ гэд тэгээд ер нь бол тэр их чиг байрнаас хөөжсөн. Тэгэл ковид гараад гэртээ харсан дөө. Нэгдүгээр курс тийм байсан, хоёр тэгсэн. Ингээд шат курс ахих тусам дорддог. Айгуу сонио. Гэтэ ашгүй хараа ингэж явж байгаа дөрөвдүгээр курст нэг ингэсэн ёо. Бүр тэр амар гоё байсан. Бас нөгөө 3 дахь курст нөгөө намайг ингээд түрүүнд хэрүүлсэн үед ингээд нөгөө болиулсан найз шүү дээ. Тэр найзтайгаа тэгээ тэрний өөр найзтай. Тэгээ би бас нөгөө ангийнхаа охинтой бид дөрөв ярьж байгаа байранд орсон байхгүй юу. Тэр үе бол миний дотор байранда мэдэрчээсэн яг бүх он цаг жилүүдийн хамгийн цэвэр цэмцгэр үе байсан. Дотор байрнаас айгүй гоё дотор байна уу? Ботаникийн. Тэгээ нөгөө галтгаан тустаа, хоёр ор өөрөө тустаа. Тэгээ тэнд бол үнэхээр гоё цэвэр цэмцгэрийн туйлыг мэдэрсэн. Яг юм гэр орон шиг мэдрэмж төрдөг байсан. Бид дөрөв мөнгөний илүүлж байгаа хүмүүсээ цуглуулад манай найзын хөрөгчөнд юм хийж чадгалаа. Миний угаалгын машинаар юм аваад бид дөрөв ингээ айгүй гоё цэвэрхэн амьддаг гэсэн байхгүй. Тэгээд тэр жилийн яг тэр сонин охин нь ер нь бол би өөр байсан. Ягаад вэ гэхээр өрөөнийхэндээ бол айгүй татна байгаа. Тэнгүүдээ би хөрш өрөөнийхэндээ дотн байхгүй эднэртэй ингээд анханасаа ер нь бол муухай ажиллаад харьцсан дээр юм байна гэж бодоод нь ч ер нь бол анханасаа тэр гэдэг ингээ айгүй муухай ажиллаа явцсан. Тэгээ хажуу өрөөнийхэндээ таахгүй тэгээ ингээ галтгооны ширэг юм дандаа эслээ сууж яадаг. Ер нь бол айгүй даварсан байдалтай байсан байхгүй юу. Тэгээд ер нь айгүй яхэр юм айгүй юм хөрөх дургу болсон. Харахгүй шүү дээ. Тэгээд ер нь ингээд хин нэгний юмд хүрэх тий хин нэг миний юмд хүрэх гэдэг энэ хоёр процессоос болоод би амар траума авцаахгүй 2 дахь курстэй. Тэр охиноор гээ гэж дуудуулах үедээ. Тэгээд 3 дахь курсны ингээ айгүй дотноосон тэр хичээр аав ээжигээ тэгж хараалхангуудаа ер нь бол байранд оронгуудаа хүнтэй дотн шинээр орж байгаа хүмүүс дотносоод хэрэггүй юм байна. Ер нь юмнаа хүргээд хэрэггүй юм байна. Амар ихэр авах хэрэгтэй байна. Анханасаа ингээд айгүй сайн зай ингээд хийх хязгаар тогтоох хэрэгтэй байна гэж тухайд бодонгуудаа ер нь бол тэрийг айгүй хэтрүүлсэн. Тэр бол яг миний хамгийн том алдаа. Тэгээд айгүй ихэр айгүй муухай ажтайсан. Тэгээд тэр байдлыг манай нөгөө ангийн охин маань боيو натаа хамт амьдарчээсэн охин харчаад яг хөө тэрэнд одоо бол нэг гомддоггүй ч гэсэн тухайд нэлийн гомдчихсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр намайг ер нь бол миний байр байдлыг шүүмжилж байгаа. Чи ийм шаран шинтэй ийм болохоор чи ямар найзгүй аа гэж хэлчихсэн. Тэнд бол угаасаа яг миний буруу байгальтаа би үнэхээр муухай ажтайсан. Би хажуу рууны хүүхдүүдтэй ингээ юм хүрхээр ууралдаг байсан. Цэвэрлэгээний ээлжиндээ цэвэрлэгээ хийхгүй болохоор айгүй их уурлал хялга зөхөгээл заяа ер нь айгүй тийм attitude ихтэй ер нь тийм сонин хүүхэн байсан байхгүй юу. Тэгээд яг тэр байр байдлаа маань шүмжилж байгаа нь ер нь бол зөв. Гэтээ жоохон гомдсон. Тэгээд яг тэр үгэнд нь бол нэг гомдоогүй. Чи юм болохоор найзгүй байгаа шүү дээ гэсэн гомдоогүй байхгүй юу. Тэгээд тухайд би уусан найзтайсан. Тэгээд найзуудтайгаа нэг гарч ордоггүй. Яа тэгвэл мөнгөө хэмнэх гэж яж байгаа юм тийм шүү дээ. Тэгээд тэр охинд бол би нөгөө гарч ордоггүй учраас ер нь найзгүй юм шиг харагдсан юм шиг байна. Гэтэ надад тухайд бол ингээд ламаа гэд миний үнэхээр хайртай найзаас одоо ч гэсэн би ламаатай үнэхээр дотн найзууд байдаг. Тэгээд өөр ингээд зөндөө олон найзаасан. Ингээд хол байдаг ч гэсэн би биэндээ ингээд анхаарал тавиад би биэндээ сураг ажиг тавьдаг зөндөө олон найзаасан. Тэгээ манай найз залуу бол угаасаа миний номер 1 найз би өргөлт найз залуудгаа яг ингээл юуж олж исэн холбоотой байдаг. Тэнгүүд манай өрөөнх нь намайг өөрсдийг нь тоохгүй маань
намайг найз залуутайгаа амар их ярьдаг гэж тухайд гомдлчихсан байхгүй. Тэгээ би яг тэрнээ ч ихсэн хариу хэлжсэн найз залуу минь угаасаа өрөөж нэгт яг ямар ч хүн байсан яг би найз залуугаа өрөөж нэг тавина гэж ялсан. Тэгээд эцээсээс миний амьдралд яг найз залуу минь л үлдэн тэр нь охтууд бол байгаа л та. Гэтэ яг ирээдүйд угаасаа миний найз залуу миний нөхөр болоод миний ирээдүйн хүүхдүүдийн эцэг болоод миний ирээдүйн ач хүүхдүүд юу болоод л үлдэн штэ. Тэр хүмүүс цагийн эрхэнд яахыг мэдэхгүй штэ. Гэтэ намайг найзгүй гэж хэлсэн охиныг бол би уулын амьдралдаа авч үлдэхийг хүсдэг байсан хүн баггүй юу? Манай нөгөө найз маань уулын тэр өрөөнд хамт орсон охин манай найз шүү дээ. Гэтэ тэр охинтой би аюу муу харьцдаг байсан гэсэн. Тэр бол яалч угаасаа миний халтай байсан. Дундаа орцсон гэх юм уу? Тэгээд найзаагаа жоохон үл хүндэж эхлээд тэг хүндэтгэлгүйгээр ярьж ирсэн. Тэгээд тэр байр байдал маань ч гэсэн манай өрөөнийхэн таалагдаагүй. Ер нь бол нэг тийм миний зан гаргашин төлөвшөөгүй, би өөрөө ерөөсөө төлөвшөөгүй тийм байсан үе минь гэсэн. Ерөөсөө төлөвшөж байгаагүй байсан үе дээрээ байсан гэх юм уу? Тийм. Одоо ч гэсэн төлөвшгөө л гэж байна уу. Тэгээд нөө яруу гоо. Тэгээд тэр охин маань намайг чи ямар ч найзгүй штэ гэсэн баггүй юу? Тэгээ одоо яг хамгийн гомдсон хэсэг тэр байсан. Би бол тэр охиныг миний найз гэж бодож өгдөг гэсэн баггүй яа. Тэгээд аймагаас хамт анагаахт орсон. Тэгэхээр бүтэн 4 жил яг нэг анги яг нөгөө хэсэг ч гэсэн яг нэг анги гэж явсан. Хамт үргэлж хичээлээ гэдэг байсан. Тэгэл ер нь бол ингээд аюу юм яриад хэцүү үедээ уйлж яриад тэгдэг байсан болохоор би тэр охиныг найзаа гэж боддог байсан баггүй юу? Тэгээд би чи миний найз надад найз байгаа штэ, чи миний найз штэ гэсэн чинь тэр охин би чиний найз биш штэ гэж хэлсэн. Яг энэ хоёр үгнээс би гэхдээ амар траумаасан зөө. Тэгээ би яг энэ траумагаараа барыг зохиолч тэр зохиолоо мостын уралдаанд явуулаад тэргээрээ бүр цоврал бичээд мостын уралдаанд эхний жилийн 6 дараагийн жилийн 4 мөрөд орсон. Яг тэр нэг сэтгэл хөдлөлөөр найзгүй гэдэг ганцаардмаа сэтгэл хөдлөлөө ингээд гаргаад тэгээд ер нь бол зохиол бичих хэмжээнд ер нь бол тэр хоёр үгэнд шархалсан. Миний болохгүй юм угаасаа миний зүгээс болохгүй юм байсан. Тэгээд шархсан нь ч үнэн. Нэг тийм үйл явдал болж ирсэн. Бусдаар бол 4-р курсын амьдрал маань үнэхээр гоё байсан. Тэгээд би тэгэд карантины үе болсон. Карантинлагдаад тэгэл хүнс захиалж аваад нөгөөхөө өдөр шөнөгүй идээл хичээлээ бас амар сайн хийгээл дөрүүлээ хөзөр тоглоол муушигтаал тэгээд муушигтан готлээ ялагдсан мэдээж юу хоолой хийн тэнгүүтээ дахиад аягандаа үзчихье гэдэг ч юм уу байн хөзөр тоглоно тэгээд манай өрөөний охин даараад тэр нөгөө хүмүүс бас амар даарж манад яж хахад нөгөө шинээр ашиглалтанд орсон байсан тасвар хийгээгүй байсан болооч тэр амар хүүтэн манай байр зөө. Тэгээд уйлаад даарж мараад тэгээд нэг аюу тийм хөвгөлтэй гой үйл явдал тэр жил өрнөсөн. Тэр нэг оройны тэр үйл явдлыг тооцвол манай өрөөний охтууд үнэхээр дэжгүй охтууд байсан. Хамгийн гол нь үнэхээр цэвэрхэн охтууд байсан. Яа би яг тэр цэвэрцэрийг үнэхээр санаж байна. За ингээд 1 2 3 4 болчихж байгаа шүү дээ. Одоо 5 дахь курс. Арай гэж ингэж яваад буцаад оошчихсан. Буцаад ингэсэн зөө. Тэр бүр ингээд үнэхээр заваа хүн байсан. Үнэхээр заваа хүн байсан. Гэтэ тэр заваа нь одоо миний мэдэх завааны ингээд өлмөнд ч хүрэхгүй заваа. 5 дахь курстэй би бас байрны эрхлэг шигчтэй ярьж байгаад 3 хүний өрөөнд орсон байхгүй юу? Тэгээд нэг охин маань айгүй дэжгүй охин байсан. Юу ч юм бэ тийм ухаалаг амьдралын ухаантай хүүхэд байсан. Нэг юм миний чихвчийг унгаад ивлээсэн. Тэгээд бусдаар бол битээ ямар ч асуудалгүй айгүй дэжгүй амьдэрсэн. Тэр охины хөрөгчөнд би юмаа хийгээд тэр охин миний угаалгын машин ашиглаад тэг ингээ айгүй би бидээ халгүй гэтээ би бидээ айгүй тийм ашиг сонирхолтойгоор ашигтайгаар айгүй дэжгүй хамтран амьдарч байсан.
Яг тэнд байсан яг миний дээд орны охин бол ёо бүр бас сургуулаа төгссөн ажил хийдэг хүн. Тэг яагаад ингэ дотор байранд ажил хийдэг хүн оруулчдгийг би ерөөсөй ойлгодгүй. Тэг ямар ч гэсэн нэг тийм ажил хийдэг охинтой амьдарч байсан байхгүй юу? Тэгээд тэр охин яаж яах миний дээд ор. Тэгээд тэр охиноос надад ерөөсөй таалагддаггүй юм нь юу байсан бэ гэхээр хогоо ерөөсөй бууж мууж хайдаггүй. Орныхоо толгойд нэг муухт төлөгчөд тэрлүүгээ ингэ дандаа хийдэг байхгүй юу? Яг тэрэнд орно. Миний нэг хэд хайртай номнууд өрөөстэй байдаг байхгүй. Тэгээд ингээд яг энэ нэг мухар сүсгийн юм бодлоод явчих магадгүй ч гэсэн ингээд хүн ном уншдаггүй байж болно. Гэтэ энд нэг юм ном байх шүү. Энэ номыг одоо хүндлэгийн цаашаа энэ. Гэтэ ингээд энэ номны эргэн тойронд ингээ хог өрөөд байх нь бас тийм зөв үйлдэл биш шүү гэж нэг энгийн хүний толгойд бол тийм бодол уулна буунда. Тэр охины толгойд буугааг юм шиг үлээ. Тэгээд тэр охин ингээд яг миний номн дээр ингээ дандаа хогоо ингээ хайдаг. Тэгээ нэг өдөр намайг өрөөндөө ороод ирсэн чи тэр хог нь задарсан. Тэгээ миний ингээд номнууд дээр нураад ингээ унтсан. Тэр нь ингээ зарим хэсэг миний орон руу унтсан байсан. Тэгээ би үнэхээр их уурсан. Бүр яаж юм заван байж болдог юм бэ гэд би бүр ингээ нууттай хогийн татаж аваад тэг газар руу шивдээ цацсан байхгүй юу. Энийг өөрөө зөвөрлөөрэй гэд. Тэг чи яаж ингээ над руу хэрэлсэн байхгүй юу. Тэг би урдаас нь би чам шиг юм амтаа үдсэнгүй чам шиг юм ядаж ном ингээ хүнэлдэггүй маа гэж дээр нь битээ хог айл та ямар хэцүү юм бэ гэд ер нь аль орчихсан байхгүй юу. Тэгээд тэр охин ингээл бандаж наймсан дандаа нурж орж ирнэ над дээр. Тэгээд яжаад ингээд амьсаа угаал та тийм үстэй. Угаасан амьс нурж ингэж орж ирвэл бас өөр бүр дандаа амар амьс нурж орж ирдэг заяа. Тэгээд бас амар бандаж. За бандаж энэ би дэлгэж хараагүй л тэрийг дэлгэж харах шаардлагагүй хаа. Яг тийм охины даваад орох хүн хэрэгцээсэн. Тэгээ манай охин маань ядчихад юу яана? Өндөгний салаад аюу ихээр хийж иддэг ингээ 8 9 өндөгний дор шанж байгаа. Нөгөөхөө талын идчихэд талын маргааш өглөө иддэг заяа. Нөгөөхөө ингээ манай өрөөний охины хөрөгчөнд гуйж байгаад хадгалуулчих жосноо ерөөсөө тэгдэггүй. Ингээ ил тавьчихдаг. Хүнээс жоохон юм гуй сураагүй л охин байсан юм шиг үлээ. Тэгээд тэнгүүдлээ нөгөөх нь ингээ шүнжэнгүй амар юм болж байгаа шүү дээ. Ингээ өндөгний салаадыг шүн ингээ хав халуун өрөөнд ингээ орхисон байна гэж төсөөлтөө амар шигтэй. Тэг нөгөөхөө хамгийн амар өглөө нэдээ өвчдөг. Тэгээд тим хүнийг гэж дотор амар л юм байгаа шүү дээ. Тэр нь бол дандаа мунгадаг зөө. Дандаа мунгадаг. Тэгэл орой орж ирчих ямар хэцүү, ямар зовлонтой, ямар их ятарч байгаагаа дандаа хилдэг. Ингээ тийм ингээ оройчонгоо найзтайгаа уцаар ярихдаа тэгдэг. Тэгээ оройчонгоо нэг хүн хажууд амар хэцүү байна, амар зовж ийн гэдэг хаарч ингээд хүн цаанаасаа яг дагаад яг ингээ зовоод эхэлдэг юм л шүү дээ. Тэгээ яж тэр охин маань ингээ баян хошин өдөр шөнөгүй хошин шиг үзчихдэг зав гэртээ байх хэвээр. Тэгээ шөнө удахгүй. Тэгээ өглөө сэрүүлэх нь ингээ дугаал тэгэл зарим өглөө би хичээл ингээ жоохон аажуу орж байгаа үед жоохон унтъя гэж бодсон шүү дээ. Тэгээ тэр хугацаанд ч гэсэн ингээ сэрүүлэн дугараал ажлаасаа хоцрох гээл тэгэл нөгөө сэрүүлэн унтраагаал дахин дугараал бүр нэг тиймэрхүү байдалтай амьддаг. Тэгээ айгүй мунгадаг ёо. Пар гэлтэн нөгөөх нь юм өндөгний юм над дээр ингээд буучирна. Нэг тийм охин байсан. Гэтэ яг би тэр охиныг тухайн үед заван гэж бодсон зөө. Тухайн үед би тэр охиныг заван гэж бодсон чи дараа жилийн 6 дугаар курст орсон охин нь яг ингээд шат дахиад ороод ирсэн зөө. Ёо. Яхад гэтэ ингээд бурхан минь нэр гэтэ ингээд хүн төрлөختөө заван бохир байдлыг ингээд би ингээд үнээс цааш гэрчлэхгүй тий үүнээс цааш ингээд ийм бохир хүмүүст ийм энэс бохир хүн байт юм байна шүү гэдэг мэдрэхгүйгээр яагаад амьдарч болохгүй бэ тийм гэдэг бүр жил ирэх тусам дурдах юм бүр үнэхээр санаа. За дараа жилийн охин нь нэг охин бол таагүй охин байсан. Миний дээд орны охин ашгүй хараа анханаас нь оронгууд нь би миний юмд хөрөхөд дургу миний юм над дээр ингээд бохир оймс бандаж унж орж ирэхэд дургу. Тэгээд ер нь нэг тиймэрхүү байдлаар хандчихсан учраас тэр охин үнэхээр дажгүй. Тэгээд ер нь бол яг үндэ тэр охины тэр жилийн хамгийн муу румейт нь би байсан баха. Айгу яхар муугаа ажил болоо. Ер нь бол энүүгээрээс нэг бахархгүй л юм л та. Тэгээд
Тэр охин бол дэжгүй охин байсан. Айгуу дэжгүй охин байсан. Нөгөө хоёр нь эгчдөө хоёр байсан аахгүй юу? Их чинь жилийн чулуу авсан. Тэгээд эхэндээ бол би тэр охиныг жилийн чулуу авсан хэцүү байгаа гэж бодоод дээрэс нь нөгөө нэг өөрийнхөө дургуй юмыг хийхгүй гэсэндээ ингээд гарсан байгаа зөргийг нь үнэлээд ер нь тэр охинтой айгуу дэжгүй ханддаг байсан аахгүй юу? Юм гонгот нөгөж мөгөд. Тэгсэн чинь хүн нөгөө яалчгүй давардаг. Тэгээ намайг байхгүй миний юмнуудыг амар их ашигладаг болчихсон. Тэгээд яг нэг юм дээр би яг яалчгүй тэсэрхэн чаашаа. За энэ ингээд боли энэ охинтой айтаа хандхад боли гэсэн юм. Намайг байхгүй ховор миний аяг угаадаг шингэнийг өөр хүнд өгсөн байсан. Тэрийг би мэдээгүй ингээд 7 хоног бодож явсан байхгүй. Би ямаа ингэж хаях хүн биш те. Би галтоонд аягаа угаачаад тэгээ аягаа угаадаг шингээ ингээд хамт авчрахгүй байх хүн биш дээ гэж бүр ингээд амар шаналсан даа. Яагаад гэвэл ингээд юу ч юм миний өдөр тутмын үйлдэл болгон яг ингээд давтагсан үйлдэлүүдээ би хизээж юусоо орхидоггүй. Яг ингээд тэр юугаар нь хийдэг байхгүй. Тэгээд тэнгууд тэндээс яг нэг юм жижигхэн хэсэг хилтерхий ингээд алдагдчихгоот тэр нь ингээд намайг амар тарчлаагаад шаналгаад байсан. Яагаад ийм юм болчихоо гэд жижигхэн юм л та. Гэтэ яг тэр жижигхэн юм намайг 7 хоног шаналгасан даа. Тэгсэн чинь харин 7 хоногийн дараа манай давхрын нэг октод араас нь гүйдэг халцсан өндөр өндөөс ахгүй юу? Тэр бэн манай хаалга төгснө. Энийг эзэсэн баярлалаа. Ингээ бараг дүүрэн байсан шахуу юм таллаас нь доошо бараг дуусгаж хийчихээ өгч байгаа байхгүй юу? Тэгээ би нөгөө хүн авч өргөж үзэн штэ. Өргөж үзэнгүүтээ ингээ бараг хаасан бахаа амар уур хүрээд чи хүний юм гуйж авсан бол буцаагаад ийм хов хоосон болчихын хэрэглчээд өгөхөөс ичээж энийг өөрөө надаа хэрэггүй гэж буцаага шийдсэн байхгүй юу? Тэр залуу руу. Тэгээд араас нь чамд энийг хийн өгсөн гэдгсэн аахгүй юу? Тэгээд гисэн чи надад хэлээгүй. Оройн би найз залуутайгаа манай өрөөний нэг хүн миний фэрийг ингээ манай давхрын залууд өгсөн нөгөө хүн уусгасан байна. Би ингээд өөрийгөө алга хийчлээ. Би ямар тэнийг юм бэ? Ядарсан юм хата гэж 7 хоног бодож явсан гэд найз залуутайгаа уцаар ирчээсэн дүүн сонсоод тэгээд дүүн ихчтэй хэлсэн юм жоо. Тэгээд их чинь яана би чинь юу ч аяаны шингэнийг чинь тэр залууд өгсөн юм гэдгсэн аахгүй юу? Тэгээд би тухай үдээ. Тэгээд төлөөрөөгээд тэгээд тэр охин төлсөн. Гэтэ би тэр охин ингээ надад өөрөө аваад тэгээд өгөх байх гэж найсан гэж чи өгөө зөв мөнгөний өгсөн. Тэгээд би өөрөө бас ингээ шалгаж очиж дахиж пэр явсан. Тэрс догоногтой бол явдлаас. Ингээд бусдад үнэхээр их төв өчрүүлж байгаа байхгүй юу? Яг ингээ жижигхэн алхам байсан ч гэсэн. Тэгээд за боли. За энэ мөчөөс эхлээд энэ охинд ямар нэг юм өгөх боли. Тэгээд энэ охин хитрхи дотн байх юм бол энэ охин ингээд айгуу дураараа ашиглаж эхлэх юм байна гэж бодонгуудаа би юм ярихаа болоод тэгээд ер нь бол дуугаа хорцохгүй. Тэг өөрийнх нь дуу юм ярихаа болцсон. Тэгээд чинь нэг өдөр би хичээлээ тарчаа ороод ирсэн чинь би ингээд сандал аваад бүр өөртөө зориулсан сандал аваад угаасаа айгуу суун гэдгийг мэдчихсэн болохоор сандал ширээнийг ярил аваад жижигхэн ширээ тэндээ тавиад тэндээ номнуудаа өрөөд ер нь бол орныхоо хажуу болон нэг тийм жижигхэн болоо өөртөө тааруулаад өрсөн байсан байхгүй юу? Тэг чи яг тэр ширээн дээр минь сууж идэв. Тэгээд миний уур хэрэг хүрсэн. Тэгж их суумаар байгаа юм бол өөрөө тийм орчноо бүрдүүлэлтэй гэж бодоод тэгээд наач миний сандалтай чи яагаад миний сандал дээр сууж байгаа гэж хэлээд тэгээд тэр мөчөөс хойш тэр охин битэрийн харилцаа хонч ханасан даа. Үнэхээр хонч ханасан. Тэрстэй нэргэний дэм болсон. Гэтэ ийм юу иргэний дэм. Дууга хураадаг нэг лүгээ цэхэлцдэг төрлийн иргэний дэм. Тэгээд бид хоёрын харилцаа мундаад тэр охин надаа ер нь бол таалагдхаа болж эхлээд ер нь ингээд зэсүүд нь цухаж эхэлж байгаа шүү дээ. Угаасаа удаан амьдраад эхлэнгүү. Тэгээд 6-7 цагийн дараагаас ямар заавал болох юм мэдэрч эхэлж байгаа байхгүй. Тэр охин хизээж цэвэрлэгээ хийж байгаагүй дүүн дандаа цэвэрлэгээ хийдэг. Тэгээд ингээд ер нь тэр охиноос ерөөсөө таалагдаагүй 3 зам байсан. Нэг нь завхан арчаагүй, нөөх нь хитрхийн аминчхан. Аминчхан гэдэг нь яаж мэдэгдсэн бэ гэхээр за аминчхны нэг л яриа. Дүүдийн хамт амьдардаг гэсэн шүү дээ. Тэгээ би ингээд илүү нэг тавчгаад үүн ингээд гуталтай байранд яваад байгаа юм тухгүй болов гэж бодоод илүү нэг тавчгаа дүүд нөхсөн байхгүй юу? Нааш энийг аваад тэгээд төсөн чинь
Бисекийн хугацааны дараа дүүн биш эрчим хүмүүст яваад байсан. Тэгээд би уулын дүүд нөхсөн. Тэгээд ингээд дүүгийн хэмээ зүгээр булаад авсан ч юм. Зүгээр л явцын дундаа өөр юм болгоод авсан. Дүү нэгдүгээр курс. Дөнгөж оюутан болж байгаа юм баггүй юу? Тэгэл аавда намайг хятад явуулж өг гэж уйлдаг. Дүү нь бол амар ухаантай хүүхцээ. Ааваасаа хитрхи их юм авдаг их чинь. Тэгэл амар үнэтэй хэрэглээтэй. Тэгээд тэнгуүтлээ дүү нь бол манай солихын сургууль сурдаг болохоор сургуулийн төлбөр нь өнгөө. Тэгээд би 100 ажил хийгээд барьныхаа мөнгийг олчноо. Би хагас бүтэн сайндаа ажил хийгээд амжиргааны зардлаа олчноо. Та надад бити мөнгө өгөө, надад бити санаа зов гэдэг байгаа байхгүй юу? Бүр арай л хитрхи ухаантай, арай л хитрхи өөрийгөө хоошин тацаг хүүхдээсэн дүү нь бол тэгээд хүн тэгээд хаар хүний ихч ингээд давхрдын юм шиг гоо. Тэгээд намайг хятад явуулж өгч уйлж юмлаа. Тэр бүр сургуулаа ичээд. Тэгээ сургуулаа яагаад хийсэн гэж би юм 9-5 цагийн хооронд хийдэг ажиллаар бүтэн амьдралынхаа турш амьдрна гэж бодохгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэнгуүтлээ угаасаа нөгөө энэ залуу идэв шүү дээ. Энэ залуугийн бичлэгүүдийг өдөр шөнө үздэг байсан зав ихэндээ. Дараа нь мэтгэлцээ би бүр аимшигтай нэг юм хөө. Дараа нь мэтгэлцээний клубд ороод сургалтанд суугаад мэтгэлцэж сурч байгаа юм шиг байна. Илтгэл тавьж нэг өдөр илтгэлээ бэлтчихсэн байхгүй юу? Тэгээд тэгсэж байна. Хүн харанхуй бүдүүлэг байж болсон заяа. Гэхдээ их сургуулийн 3 дугаар курсын оюутан ер нь гапиер аваад сургуулаа хийсэн байсан чинь их сургуулийн 3 дугаар курсын оюутан хүн тийм харанхуй бүдүүлэг байж болдгийг би амьдралдаа анхудаа харсан байхгүй юу? Нэг өдөр ингээ илтгэлээ амар ихтгэл төгс бэлдэж байгаа. Тэр мэгтээ би нэг жоо яг нөгөө бит үүсгээс өмнө нөгөө перинээс өмнөх үйл явдал ахгүй. Тийм болохоор тухайн үедээ зүгээр ингээ хитаахан хилээд сануулж байсан. Илтгэлтэй бэлдэж байгаа. За би одоо энэ вард хэлж шүү намайг уучлаарай. Ингээ амар гоё ихтгэл төгс. Мартин Лютер Кинг гэдэг эрхэм тэр эрхэм надад мөрөөдөл бий гэж хэлсэн. Би бүр үгүйсэхгүй санаж байна. Тэр эрхэм бол олон сая негр боолуудыг боолчлоос чөлөөлсөн агуу эрхэм юм гэж хэлсэн. Хүн харанхуй бүдүүлэг байж болно. Гэхдээ өмнөд болон Хойд Америкийн хоорондын дайныг мэдхгүй байх хэмжээний за мэддэггүй юм байна. Гэтэ за байлиг N-word буюу нигер гэдэг үгийг хэлж болохгүй гэдгийг мэддэггүй байх хэмжээний. Тэгээ Мартин Лютер Кинг хар арснуудыг боолчлоос чөлөөлсөн гэж бодох хэмжээний харанхуй байгаа нь намайг үнэхээр ингээд би тухайн үед бүр үнэхээр гоньялсан. Залуу юм. Оюутан сэхэдэн болгож байгаа их сургуулийн оюутан тэгээд ингээд ирээдүйн сайн сайхны төлөө тэмүүлж байгаа хүн гэхдээ тийм харанхуй бүдүүлэг байж болно. Гэхдээ яагаад ихтгэл бэлтэж байгаа юм бол ядаж Мартин Лютер Кинг гэдэг хүн яг ингээд надад ирэх чөлөө бий гэж хэлдэг яг тэр ишлийн татал хийж байгаа хгүй ингээд алгатаад яа тэр хүн яг юу хийснээ ингээ хайгаад ороод харчиж болдгүй юм бэ. Тэгээд Мартин Лютер Кинг олон сайн нэгэр болоодыг болчлоос чөлөөсөн ингээд ярих хэмжээний тийм аимшигтай худал хуурмаг байгаа намайг үнэхээр гониглуулсан байхгүй юу. Дараа нь бол би бүр үнэхээр ингээд бүр гонигсан гин шаш ер нь бол урам хугарсан тийм хүн төрлөختөн байгаа. Тэгээд тухайд би яг энийг засч өгчээсэн байхгүй юу. Тэр охиныг хөрх юм бас ингээд хүмүүсийн өмнө шившиг болгочихгүй гэсэн ер нь санаа зовж байгаа шүү дээ. Энэ вардыг хамаагүй хэлж болдгоо маа чи ингээд хэлхийн гадаад явж байгааг хэлэх юм бол барыг шоронд орох хэмжээний ийм аимшигтай үг байсан юм аа. Наа чин бол ялгарлан гадуурхалтын үг шүү. Тэгээд Мартин Лютер Кинг боолчлол гэдэг зүйлийг устгаагүй шүү. Тэр чинь бүр өмнө нь болсон үйл явдал. Мартин Лютер Кингийн хар арснуудын юм эрхийг хамгаалахын төлөө тэмцсэн хүн. Яг тэр үед боолчлол гэдэг юм байгаагүй. Гэтэ зүгээр хар арснуудын эрх үнэхээр зөрчигдчихсэн шүү гэсэн нэг тиймэрхүү байдлаар ингээд тайлбарлаж өгч байсан аахгүй. Тэгээд тэр охин миний хэлснээр илтгэлтэй ингээд засвар оруулсан хэсгийг мэдгүй байна. Гэтэ ямар ч гэсэн яг ингээд үнэлэмж хав доошо буурч байгаа шүү дээ. Тэгээд тухайн үедээ би нөгөө энэний мангар бацсан. Тэгээд ямар ч тийм суур мэдлэггүй тэнгуүтэй худлаа ярьдаг хүн юм байна гэсэн тийм жижигхэн хүнлэгэнд хүрч ирсэн. За.
Нөө аминчхныг ярьжсэн шүү дээ. Жохон дэлгэжлээ уучлаа. Тэгээд айгүй аминчхан байдал нь яг ингээд дүүдээр нь айгүй мэддэг. Дүүгийнхээ юмнуудыг айгүй ашигладаг гинэ. Дүүдээ юм өгдөггүй. Дүү нь үнэхээр ухаантай хүүхэд тулдаал тийм тэнийг их чиг төвчдөг баг. Яа би бүр ингээд одоо манай дүү оюутан тэг би ингээд дүүдээ ингээд байж болох бүх юмаа зориулмаар санагдаад байгаа байхгүй бүр ингээд цаанаасаа хүний ихч хүн уулын тэгдэггүй юм. Үгүй юм. Гэт цаанаасаа л миний мод уу яаж байгаа бол тоо гэсэн мэдрэмж ингээд төрөд тэр охин тэгж төрдөг юм үгүй юу мэдгүй. Ямар ч гэсэн бүтэн жил амьдрах хугацаанд дүүн зүгээр гуцсан дээр мишок тавиа мишон кондо унтдаг байхад тэр охин мангар зузаан гуцсан дээр дандаа хүнжил төвсөрийн даваатай тэнгүүтлээ нэг илүү давуугаа урдуур авшиг татаж миний ширээний гэрлээс нүдээ хамгаалж унтдаг байсан заа. Дүүн ингээд мишоктэй дам мишоктэй. Тэгээд мишок ч нэмгэн штэ. Тийм болохоор би ингээ өвөл мөвөл манай өрөө яж хат мангар өмхий зөө. Уусаа тэр охин ус мосонд орд юм мэдгүй. Мангар өмхий тэгээд яг юм муухай үнэртэй байдлыг ингээ гаргаад цонхоо нэмэр байгаа ч гэсэн би ингээ дүүдэн санаа зовоод за энэ муу амт яг цонхны хажууд унтдаг. Тийм мишоктэй даарна гэж одоо ер нь бол цонхоо ерөөс онгоолгож чаддаггүй байсахгүй. Тийм бүр ингээ шал танихгүй таг хөндлөнгийн хүндүүд нь санаа зовоод ер нь ингээд яаж чадахгүй ингээд хэлхээ цахаар энэ зөрчих гээд байгаа юм шиг байгаад байгаа болохоор ингээд туслах ингээд санаа байгаа ч гэсэн зүг өрөөжсэн надаа хэрэг ингээд мишок нутдаг гэж ахт минь хин нэгэн хүн яана чи ястаа таарч яана гэх юм бол миний амар санаа зовхоос ахгүй яг тиймэрхүү мэдрэмжийг нь хүндчихгүй юм шүү гэсэндээ яг тэр ухаантай охиныг ингээд ер нь бол ингээд эмзэглүүлчихгүй гэсэндээ тэгээд айгуу тийм хэл хязгаараа барьдаг байсан хгүй. Гэтэ тэнд хүний ихч дүүгээ ядаж өөртөө аваад унтах хэрэгтэй хгүй. Хүүтэн шин. Тэгээд дүүн бүр ингээд зарим шин ингээд бүүгийгүүд махигаад унтчихдаг байсан. Тэрийг харах үнэхээр сэтгэл өвдмөрөөд байсан. Тэгээд ихчтэй хэрэлддэг байж дүүд нь анхаарал тавиад эхлүүл угаасаа шал тэнэг үздэй. Тэгэл ер нь бол хайсан л та. Гэтэ тэр бол ялчгүй миний ардаас юм лээ. Зөв юм хийх хүссэн бол тухайд тэр дүүдэн туслаад за ядаж адиалаа өгье гэж бодсон бол надад тийм ихчтэй нь хэрэлдсэн байгаа штэ буруу мэдрэмж төрүүлж өгье дүүг нь өөртөө татах гээд байгаа юм шиг мэдрэмж өгчихвээ гэж бодгоор зүгээр л яг зөв санагдсан юм а хийх ёстой байсан байлээ. Тийм тэр бол ялчгүй угаасаа миний одоо бол тэрэндээ аягүй харамсдаг. Тэгэхэд хөөрхийн амьтны бүтэн жилт гэж мишокнд бонтуулах хэмжээний хүйтэн сэтгэлтэй ахтай явах гэж өөрийгөө заримдаа боддог заяа. Гэтэ би ингэж сэтгэл өвдөд байхад тэр хүний сэтгэл ерөөсөө өвдөхгүй байгаа нь миний уурыг улам хүргэж байна. Бүр ингээд яаж хүн тийм амжилтхан байж болт юм бэ? За тэгээд арчаагүй байдал нь ингээ хараас илт угаасаа сургуулаа хайцсан. Тэгэд эхэндээ бол энэ охинд хэцүү байгаа гэж боддог гэсэн ч гэсэн хүн ингээд сургуулаа хайцсан хүн ингээд байд сууж чадахгүй л баймаар ингээд эсвэл үгүй болов. За тэрийг боддоггүй. Тэрийг бол нэг яриач яах вэ? Гэтэ ингээд айгүй олон юм оролдоол. Ерөөсөө ажил хийдэг хүмүүнг олдоггүй, сурдаггүй тэгэл юм хийгээл. Сүлжээний бизнес төртөл орж үзсэн заяа. Нэг юм сүлжээний юм зараа суужсэн нэг өдөр. Тэгээд яг ингээд бүхэл ирээдүгээ дүүн ингээд бүр амар ухаантай хахад тэнд их чинь харьцуулах дунгуудаа яалч арчааг барагдаад байгаа байхгүй. Тэгээд тэсээгүй маа гэхэд ядаж ингээд хүн ч одоо жоохон сэтгэл нь өвдөн үсттэй. Тэгээд аав ээжээрээ зүгээр тичээлгээл байгаад байгаа харахад надад үнэхээр гонигтай санагдсан. Тэгээд сургуулаа хичээж юу. Тэгээд тэргээ аавдаа хэлэв амар удсан зав. Нууж яваа. Хизүүлээсэн байх л та бүр. Тэгээд за ингээд хаминчхан арчаагүй одоо хамгийн сүүлийн заваа үнэхээр бохор үнэхээр байж боломгүй бохор ингээд арчаагүй нэмжээ зав. Яасан гэхээр дүүн ингээ угаас амар хичээлхтэй давхар ажил хийдэг ер нь бол нэг үзэгддэггүй айгу аж орж ирдэг. Тэгээ их ч бол ингээ бүтэн өдөр гэртээ байж байгаа. Хөдөөнөөс гэрээс нь махарсан тэр маха ерөөсөө янзлахгүй ингээ байлгаал гэсэн шүүсэн гожол байгаа л тэгс чинь нөгөөх нь өмг хэрцэн. Мэдээж мах гэдэг ч угаасаа ямар үнэтэй хэлээд тийм болохоор маха хайж чадаагүй гэдгийг би ойлгочлаа л айгу хэцүү л дээ яач чудсан. Гэтэ ингээд өмхийрсэн махыг байнга чанаж идэнгээ таагаад төсөөлдөө
бүр өдөр шөнөгүй мах чамд идэн заяа нөгөө өмхий маха бүр ингээд өмхий махны үнэр орцсон өмхий заяа бүр тийм өмхий мах бүр ингээд хөлтөөгшин хийхгүй бараг 7 хонос нь тийм мах байхгүй. Тэрийг чи ингээд эренгүүд нь янзлаад жижиглээд байрны хөлтөөгшин хийж болно шүү дээ бүр тийм арчаагүй байхгүй яг үндэ ясвэн дээр болно гэхээр тэгээд нөгөө маха яаж яхад өглөөний хүн болж үзэн заяа 5:30-аас сэрэнгүүд нөгөө өмхий маха чанаад байна. Нөгөө өмхий махных нь үнэрт яахааргүй хүн сэрдэм билээ. Бүр үнэхээр сэрээд бүр огид сэрээд цонхоо онгоолгоо. Тэгээ би ер нь ингээд зүгээр гараа явчихдаг заяа. Тэгээд газ нэг юм хийж идчихээ. Тэгээд тэр үнэрэнд юм идэх үнэхээр хэцүү байсан. Гэтэ яалтчгүй би ингээд гадуур хооллохгүй хүсэж байгаа учраас өглөөний хоолоо хийгээд талын нэгээ аваа гараа явж байгаа байхгүй. Яг тэр процесс яг тийм өмхий мах чаналтын дундор өрнөж байгаа надад үнэхээр хэцүү. Тэгээ нөгөө маха өглөө чанж идэ, оройн чанж идэ, кетчуптэй халиал идэх заяа. Тэрэндээ халуун аваад. Тэр гэхдээ үнэхээр чоны хадтай хүмүүсийн тийм амар өмхий мах юм. Өмхий гэдэг нь бүр үнэхээр өмхий шүү. Яг юм өмхий мах штэ. Тэрийг ингэ чана. Өмхийрүүд мах нь ингээд чанаагүй хэрнээ нэг юм бор туяад, ногоон туяад татсан тийм мах штэ. Арай л гэнэ арчаагүй. Тэгээд тэр орныхон доотлын хог мог бүр ингээд найлын цаасан сагаж магаад ингээд мэдгүй тэр авь бүр ингээд харахаас ойготмар зав. Тэгээд тийм юм мэдгүй яаж яах мангар хийцгүй өдөр шөнөгүй аим шиг юм сонсдог нөгөө нэг ямар юу илээ. Тэрний нэг одоо сайт ч юм уу, channel ч юм уу бид юм шиг байлаа шүү дээ амар алдартай. Тэрний аим шиг юм өдөр шөнөгүй сонсч байна. Нөгөөхөө чихвчгүй сонсно. Тэгэхээр нөгөөхөөс нь би айгаа сүл рүүгээ зүүдэлж мөдлөө заяа. Тэгээ өглөө сэрэнгүүтээ 5:30-аас сэрэнгүүтээ хамгийн түрүүнд хийдэг юм өмхий маха чанах аим шиг ямаа сонсох хоёр өгдөг заяа. Тэгээд өглөө яг тэр хоёрт би сэрдэг ингээ. Заримдаа бүр зүүдэлж байгаа юм чинь тэр сонсч идэг юмнууд тийм нэг охинтой нэг жил амьдэрсэн. Бас л гайхамшигтай туршлага байсан. Би тэр охиныг гэтээ үнэхээр арчаагүй залхуу заваа гэж бодсон чинь. Үгүйсэн бэл. Тэрнээс заваа хүн бэ. Гэтээ одоо ярих охин бол ингээд би 6 жил амьдраад ангаахт ингээд сураад төгсөөд ер нь бол үүнээс хойш нийтийн байранд амьдрахгүй дээ гэж бодсон чи арай амьдрч тийм үлээ. Тэгээд хостелд амьдэрсэн байхгүй. Тэр хостел угаасаа яачгүй заваа хямдхан тэгээд заваа 20 хүүхэд нэг дор амьдэрдэг. 20 ажил хийдэг хүүхэн. Тэгээд ингээд уур амьсгалан ч гэсэн оронгууд цаанаасаа өхмөл заяа. Бүр ингээд бүгднийх нь эхэндээ би яг ингээд тэр хүмүүсийн наттай адилхан ингээд амьдэрчих гэж зүтгэж яваа. Тэгэл ер нь бол ингээд зүтгэж яваал хүүхдүүд гэж боддог гэсэн байхгүй. Гэтэ зүгээр л зарим нь зүгээр арчаагүй del тэгж амьдарч байгаа хүмүүс байдаг гэсэн мэлээ. Тэгээд тэр нь яаж мэдэж байгаа гэхээр жишээ нь цалингаа авангуудаа 2-3 хоног шоудаад бүх цалингаа өрчөж байгаа байхгүй юу? Ер нь бол тийм арчаагүй. Үнэхээр арчаатай хүүхдүүд байсан. Ажил хийдэг, сурдаг, сурахынхаа хажуугаар ажил хийдэг. Тэг өөрийгөө үнэхээр болгочдаг тийм хүүхдүүд ч гэсэн зөндөө байсан. Гэтэ үнэхээр яг арчаагүй дийлэн ханасан. Яг тэр арчаагүй яг миний дээд орон дээр амьдэрдэг гэсэн байхгүй. Тэр охин сургуультай бас хайцсан. Тэгээд ихэндээ бас л хөөрхий ингээд би анх ороод л тэр охин надад таалагдаагүй заяа. Яагаад гэвэл би оронгуудаа ингээд шалан хитрхи бохор байсан болохоор надад шалны алчуур байгаагүй болохоор нотын спикер шалаа ингээд цэвэрлээ сууж байсан чинь чи нотын спикер шал мал угаадаг ямар баян оюутан бэ гэдгсэн аахгүй яг тэр өгүүлбэр нь ингээд намайг даапатаж байгаа юм шиг яагаад ч байгаа юм шиг санагдаад тэгээ ингээ энийг гэдэг мөрсөн чинь наа чин нэмэргүй дараа мухаа олчин гэж суугаадсан байхгүй тэгээ би ингээд юм цэвэрлэгээ хийж аач уртаас нэмэргүй гэдэг ямар сонио охин бэ ер нь арчаагүй л юм л та гэдэг тухайд тийм дүгнэлт гаргаж ирсэн. Тэгээд энд нэг юм хэлээ. Би энэ охиныг хизээч миний найз гэж бодоогүй. Хизээч энэ охинтой дотн байх гэж хичээгээгүй. Зүгээр л энэ охинтой ямар нэгэн байдлаар юм харилцаа холбоо үүсгэхгүй л байх юм шүү. Энэ охинтой дотносчл юм бол энэ надад гай болно гэж угаасаа анхнаасаа бодсон учраас тэр охинтой би бүр хизээч дотн байх гэж хичээгээгүй байхгүй юу? Зүгээр л айтайхнаар юм ийдгээр өөрийнх нь байгаа байдлыг ойлгуулах гэж аюу хичээдэг байсан. Тэгээд төсөн чи хараа хоёлаа найз байсан гэж дараа нь ярьчихлээ. Тэрийг дараа нь яриа. Тэгээд анх оронгууд хитрхи бохир орчин намайг өгсөн учраас энэ анхны сэтгэл тэр чигээрээ норцсон тэр охины талаар
Тэр охиныг би ингээ бохир арчаагүй мэн гэсэн төсөөлөл суучих байгаа байхгүй юу? Угсаа орон хүн амар цаа. Тэгээд 4 сар тэр охиныг твцсэн. Тэр охины надад нэг гай болдоггүй нэг зам байсан. Тэр нь үнэхээр худалч заяа. Одоо хортой гэж байгаа. Хортой тэнгуүтээ Туркид 2-3 жил ажилласан. Оросд имчилгээ хийлгээ 2 жил болсон. Нэг саксны амирлаг багийн тамирчин араас нь гүдэг байсан, хамт үерхдэг байсан, ээжтэй танилцуулсан. Тэгээд өөрийг нь таргалсан чи хайцсан гэж ярьдаг. Тэнгуүтээ сэзист 2 жил, сэзист 1 жил сураа, шүтист 2 жил сурсан. Одоо хортой гэдэг байгаа байхгүй. Ер нь энэ бүх юмыг 20 наснаас өмнө амжилсан гэж боддоо. Айггүй нэг тийм худны сонсогдоод байгаа. Тэгээд ингээл гудамжинд явж байгаа үйлдвэрийн тохоо харангуут. Энэ надад байсан шүү дээ. Чим үү? Энэ манай өвөө тийж шүү дээ. Манай өвөө генерал, манай ах гэрээ үйлчлэгчтэй, манай ихч ийм, манай ах бүр амар баян пап маптай. Би ингээ айгүй их мөнгөтэй. Тэгээд даанч би хар даруулсан учраас миний дансаас мөнгө гарах боломжгүй. Тийм болохоор би байр авч чадахгүй байна гэж ярьдаг. Тийм болохоор би энд амьдарч байгаа ч юм уу. Ингээд айгүй яг тиймэрхүү юм яриад эхлэнгүүт заа жоохон дутуугийн комплекстэй ч юм уу гэж бодож заяа би. Угаасаа хүн үнэмшиггүй худлаа ямар ч хооронд авцалдаагүй юм яриад байгаа шүү дээ. Тэгээд яг тэр худлаа ярьж байгаа байр байдал нь тэр охин яаж ажиглагддаг вэ гэхээр ерөнхийдөө би уулын ийм хогийн байр чамтай ингээд амьдарч байгаа хүн биш шүү. Би уулын ийм боломжийн амьдралтай, айгүй хичээсэн, мөнгө төгрөгтэй. Тэгээд ер нь боловсрал олох гэж гайгүй сургууль сурж яасан ч гэсэн тэрийг хайчихсан. Гэтэ надад гэрэлт ирээдүй байгаа. Би чамтай ингээд заваараа байж авах хүн биш ээ. Уулын гэсэн яг тийм мэдрэмж төрүүлэх гэж хүн болгонд ярьдаг байдал нь надад таалагдаагүй. Гэтэ тэр зан ч надад нэг гай болоогүй л дээ. Яг хамгийн гай болж байсан зан нь угаасаа заваан зан заяа амар заваа. За тэгээд заваан арчаагүй хийцгүй яг энэ 3 зан чанар нь угаасаа надад үнээр таалагдаагүй. Үнэхээр хийцгүй заяа. Писэнд ажилладаг тэнгуүдээ 24 гараа 48 амардаг байхгүй юу? Тэр 48 цагийн хугацаанд унтаж юм уу альсэл клаб хаус тийм ярьж өнгөрөөдөг. Дандаа өөртөө таарсан юм тий. Нөө хэдэн бүр сонин юм ярин зөө. Тэгээ мэдээж чихвч ашиглахгүй. Тэгээ би угаасаа тэгээ найз залуудаа ярихдаа өөрөө чихвч ашигладаг хүн өөрөө биелүүлэхгүй байгаа юм а хүнд шаардаад яах вэ гэж бодоод ер нь бол тиймэрхүү юм дугуйдаг байхгүй. Бүр шөнийн 2-3 хүртэл ярьсан ч гэсэн дугуйл байсан. Ер нь бол үнэхээр дугуй байсан. Тэгээд нэг залуутай бүр баян гэрдэг нэг клаб хаус дээр нэг хитэн хүнтэй баян. Тэгээ яаж яах нөгөөх бол удаа тоглоно. Лудаа тоглонгуудаа яаж малахаараа шөнө 2 цаг бүр гэж орилж морилоод яа гэж хашгирч заяа. Ингээ хажууд нь хүмүүс унтаж байгаа. Ерөөсөө тоодоггүй. Тэнгүүтээ бусдад бол амар их шаардлага тавьдаг хүн. За арчаагүй хийцгүү тэгээ заваан гэдэг юм би та хэдэд одоо баталж харуулъя. Үнэхээр би тухайд байрны өөрт нь үнэхээр хилээд хүчрэхгүй болохоор байрны эзэнд гомдол гаргадаг байсан аахгүй. Та энэ хүнээ ингээд болиулаад өг надаа өөрөөрөө өг эсвэл энэ хүнээ өөрөөрөө шилжүүл эсвэл энэ хүндээ шаардлага тавиад миний шаардлагыг үнэхээр хүлээж авахгүй байна гэд ингээд зургийг дарж явуулдаг байсан. Та төсөөлтөө ингээ өглөө цэмцээтэл нь арчаад тэг ингээ хов хоосон үлдээс нь ширээ чин орой орж ирэхэд ийм өгтөн гээд энэ ингээ гутлын хайрцаг байсан. Битгүй бүр тэгээд дандаа бүр ийм байдалтай. Ийм бохир орчин харахаар хүн бүр амар уур хүрнэ үстэй. Та хэд энийг хараа. Энэ мандаж нь энэ хайрцаг дотор байгаа. Энэ хайрцаг нь энэ ширээн дээр ингээд байж байгаа байхгүй юу? Тэгснээ ингээд үглээх юм дээр миний энэ доороос яагаад ногоон шиний юм гараад байгаа болоо гэд аргагүй штэ чи бандажаа ингээд бандаж ийм сонин хогон донд хайрцаг дотор хийж энийгээ баг өмсөд байгаа юм чинь. Тэгээд ингээ 20 хүний усанд орсон нийтийн дүүшин дотор би л тэрэнд ингээд цээрлээд усанд орсныхаа дараа ингээ бүр юмд ч хурж чаддгүй заяа. Тэг усанд орж гарчаад ингээ хөл ингээ цаанаас мөөгөн зөрчин юм шиг санагдаад хамгийн халуун усаар ингээ хөлийнхөө уулыг үрж угааж муугаа тэгээ гардаг байхгүй бүр ингээ нэг юмд нь хурцил юм бол сэжиг хүрээ дахиад усанд ордог. Тим сэжгэлдэг баанын дотор маань ингээ ус дүүргээд ингээ хэвтээс хэдэг заяа. Тэгээд
тийм бэж миний daarаас нөгөө юм гараад байна гэдэг байгаа чи бүр ингээд чи бандаж байгаа л та хөшөө над хайрцаг дотор байгаа бандаж паарн дээр хатаахаа байл л доо чи ингээд тэр баананд хэвтгэ байлтаа гэж хэлмээр байгаа аахгүй. Гэтэ угаасаа надад хандсан яриа биш. Зүгээр өөртөө дотроо өгүүлж байгаа яриа нь болохоор тэр би ингээ хажуунаас нь хамаагүй юм хэлж болохгүй шүү дээ. Ер нь аль тийм заван хүн заяа. Тэгээд ингээ тавчны уул бохор байна гэдэг юм мэддэг юм яа тийм ингээ ширэн дээр ингээ гараа зогсчихдог. Наа энэ миний ингээ орны шат. Энэ охины орон дээр гардаг шат нь. Би ингээд энэ охины таачтайгаа ширэн дээр гараа зогсон. Санал дээр бол яа гэв. Би энэ охины таачтайгаа ширэн дээр гараа зогсонгууд би үнээр ингээд хэлэх үгүй болсон. Амьдрал ингээд хүн алж байгааг харж байгаа юм шиг тийм амар хэцүү травматик зүйлээсэн заяа. Бүр ингээд сэтгэлийн шарх үүсгэсэн. Бүр тийм ингээд санаа нь би амьдралтаа анх удаа ширэн дээр гуталтайгаар зогсож байгаа хүн харсан байхгүй юу тэр үед. Тэгээд тийм доош миний ингээд human being гэдэг юм тийм доош нь орж бүр юм цөхрөх хэмжээнд доош нь ортлоо ийм хүнтэй амьдарч байгаа байхгүй юу. Ийм замаа яа. Тэгээд орн нь бол мэдээж яг манай энэ ширээ шиг байдаг зөө. Дандаа бохор. Гэтэ би орныхон зургийг угаасаа дарж болохгүй тэр чинь хувь хүний орн зэ. Тэгээд орн дээр даамсгаа солих юм байлээ. Даамсаг солих гэдэг ийм үйл ажиллагаа даамсаг солино гэдэг юмыг бол хүн 0 энгийн хүн бол 0 хийдэг үстэй тий. Тэгээд би яаж мэдсэн бэ гэхээр би нэг өдөр гэртээ ороод ирсэн чинь миний орон дээр ийм юм өгцөн байхгүй. Даамсагны урд. Би энийг хараа уйлсан зав. Бүр ингэ яг энэ охины орон дээрээс над дээр бандаж унж орж иржсэн, аймаг сонж орж иржсэн, чихрийн цаас, баримт, нэг удаа бүр тараг хасгарч ирсэн заяа ингээд гоожоод тэгээд тэр тараг нь ингээ унаад ороод ирэнгүүт ингээ уурлаа ширээ рүү аваа шидчихсэн заяа. Тэг би энийг цэвэрлэх нүгэ тэгэхэд хоног харсан чи 4-5 хоног цэвэрлэхэг нөгөөх нь хатаж мата. Тэгээ би өөрөө цэвэрлсэн заяа. Ер нь бол үйл ягаа өөрөө л болж. Тэгээд ингээд энэ бүхний твцсэн. Тэгээ би энэ даамсагны уудыг хараад үнэхээр твчиж чадаагүй. Яагаад гэвэл миний тэгээд орон дээр нэг хүн даамсгаа солиод байгаа байхгүй юу? Тэр даамсагны нууд миний орон дээрээс яа. Тэр мөч бол ингээд миний оршихуй шалдаа боосон юм шиг. Яг нэрнгээсээ би харахны өвөрн амьдарч байгаа мэдрэмж төрсөн тэр үед. Нэрнгээсээ яг миний YouTube channel газар доороос бичсэн тэмдэглэл гэдэг нэртэй шүү дээ. Би нэг зүгээр ш нэр өгөөгүй байхгүй яа гэвэл яг тэр хостелд амьдарч байгаа үед миний ор яг тийм харахны хонгол шиг тэр байр яг харахны хонгол шиг газар доорх газар юм шиг. Тэгээд ингээд би ингээд хүндрэлтний хамгийн шалтаа буусан намайг балчиг дундаас өөрийн дуу хоолойгоо хүрэх гэж хичээж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн учраас тухайд би YouTube-ээ газар доороос бичсэн тэмдэглэл гэж нэрлэжсэн. Тэгээд гэтээ тухайн үед тэрийг би ингээ амар гоё романтизайз гэдэгс ахгүй би ингээд зовчин энэ ингээд хэцүү байгаа минь гэтээ надаа илүү ингээд юмыг таньж мэдэх нүдийг минь нээж өгнө. Би ингээ хүн төрлөختний бас нэгэн зүйлийг олж харж чадж байна. Тэгээд ингээ газар доороос бичсэн тэмдэглэл гэдэг ном шиг амьдарч байна. Тийм учраас би ингээд Достоевскийн зохиолын гол дүрийн баатар шиг байгаа учраас ингээд хүний муу муухайг ингээд зохиолоороо илтгэж чадах юм билүү гэсэн нэг тиймэрхүү романтик төсөөлөл айгүйх байдаг гэсэн аахгүй. Тэр энэ даамсгийн юутыг харснаас хойш тэр романтик төсөөлөлд нуран унсан. Юу хоц юу өгснээ чи зохиол мохиол наад нэг зовоо юмнаас салж ингэж гэж бодож байгаа юм чинь. Тэгэд би ихэндээ үнэхээр ээлтгэр найз чиний орон дээрс миний орон дээр юм унаад байна. Ингээд тараг асгарсан миний падан дээр асгарсан энийг хараа гэж би ингээ харуулж маруулаад нөгөө охин уулны ихэндээ өө яанаас чиний төлөө би ороо цэвэрлэнэ гэх нөгөөх нь 2-3 оноо л буучин заяа. Нэг тиймэрхүү байдалтай битээр 4-5 сар амьдэрсэн байхгүй юу? Тэгээ шүнжээгөө уцаар ирнэ. Тэгээд тийм заваа. Тийм охинтой бол ингээ жил 5 сар амьдарч байгаа. Тэгэхээр 6 дахь сараас нөгөө охин маань над руу атак гэж байгаа байхгүй. Би нэг өдөр нэг цаг үед уцаар
Ер нь бол яг бүх юм юунаас гисэн бэ гэхээр нөгөө клаб хаус ярддаг нэг залуу нэрчээсэн. Үүрээ чамайг наачиста хогийн бич атсаг шиг ааштай юу гэлээ тийм гэж хэлж штэ гэдгсэн аахгүй юу. Тэгэд яг юу дугаалтаа нөгөө хожуугаас уурлаа нөгөө рүүгээ дугаалтаа би юу гэж тийм ярьж ингээд тэгжсэн л та. Гэтэ хичнээн тоглоом байсан ч гэсэн тэр мөчөд яг энэ охин угаасаа намайг байхгүй угаасаа муулдаг нь бол тодорхой шүү дээ гэсэн яг дүгнэлтэнд хүрчээсэн. Тэгээд тэрнээс хойш ч гэсэн ер нь бол нэг бас ингээд ер нь бол харьцаа болоод энийх юм ярихаа болоод дугаар орооцахгүй юу. Миний нэг муухай зан дугаар очтыг. Дугаар хоронгуудаа ер нь бол чимээгүүгээр нэг муухайштай хүмүүс эдэн штэ. Ингээл хараас энэ угаасаа ууртай байна гэдэг мэддэг. Тийм болчтой байхгүй. Тэгээ нэг өдөр би ингээд найз залуутайгаа уцаар яг тэр мөчөөс хойш би нэг өдөр найз залуутайгаа уцаар өдөр нэг цагийн үед ирээж исэн. Тэгээд гисэн чинь яа би унтчих штэ жоохон чимээгүй болчооч гэж асаахгүй юу. Тэгээ би яаж мөчөөг өгөх вэ? Тийм. Юу яриад байгаа өдөр нэг цаг болчих шүү. Харин чи шөнө 2 маяр ярьж ах чи би дугаал яддаг шүү гэдгээс аахгүй гэсэн чи. Ингээд дугаагаад зэдэх нь би нэмээд тэгж ярих юм аа чиний амьдралын хэм маяг чи энгийн хүний амьдралын хэм маягтай таарахгүй байгаа миний буруу биш үстэй гэсэн чинь. Яа за тэгвэл дугаа олчооч тийхүү гэж уурсан аахгүй. Яг тэр историйн ингээ хэрүүл хийдэг үе. Байнгын хэрүүлдэг үе тэр үеэс эхэлсэн. Тэгээд тэр мөчөөс хойш би үнэхээр энийгээ цэвэрлээж энийгээ хаяаж гэд тэгдэг болсон. Тэгээ орж ирэнгүүтээ миний орон дээр ямар нэг юм унтсан байх юм бол би ихэндээ ингээ ширээнээр тавьчихдаг гэсэхгүй. Зүгээр газар руу хаашидчихдаг болсон. Тэгэд чи над хаяадаж аятайхан аваад тавьчаач гэдэг байхгүй. Тэгээд би өчнөө сар энийг чи аятайхан авч тавилаа. Одоо болий гэдэг ингээ ер нь шидэж эхэлсэн. Тэгэл угаасаа л орж ирэнгүүт ингээ таамсаг мууд байжлаа хамс байжлаа нөгөөх нь газар руу аваа шидэн битэрийн харилцаа нэг сар тийм хурцдмал байдалтай байсан. Нэг өдөр манай өрөөний охинтой хэрэлцсэн байхгүй юу? Нөгөө чин клаб хауста бас л 12-ийн үед яриадсэн. Тэгээ нөгөө өрөөний охин минь чи жоохон чимээгүй болчооч гэсэн чинь та хоёр намайг яагаад амаагаа гэдгсэн байхгүй юу? Тэгэхээр би бас яаж дагуу хажуунаас нь харалцаа чи угаасаа л дандаа ингэдэг чи ийм заван чи ийм тэгэд өөрөө ийм байж бусад аюул шаардлага тавьж байгаа. Тэгээд тэр шаардлага чинь буруу байгаа нь үнэхээр таалагдахгүй байна гэд тэгж мээр. Тэгээд би тэр үед тэр орой хэрэлдэж байхдаа нэг яг сэтгэлд нь үнэхээр гониг хороолсон ч байж магадгүй. Ер нь бол шарх болсон ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Би ингээд хүнд хэлж бол хамгийн муухай өгнүүдийн нэг хэлсэн баггүй юу? Тэр нь юу байсан бэ гэхээр за нэрийг хэлж яах юм угаасаа хүн лимжин хөрхий тэгээд би нэр мэрийг хэлээ явах тийм үстэй. Чи бол миний амьдралдаа харьцсан хамгийн заван хүн. Би чам шиг хүн хараагүй гэж хэлчихсэн аахгүй юу. Тэгээд ер нь бол тухайн шөндөө дугаа олоод тэгээд тэрнээс хойш нэг 2-3 хоногийн дараа байна уу? Эсвэл маргааш нь жинөө өөр яваад орсон. Тэгээд тэрнээс хойш манай өрөөний цэвэр цэмцгэр байдал ихээсэн заяа. Манай шир амар гоё цэвэр хүмүүс асан. Тэр охноос ингээ манай өрөөний охин бид хоёр ингээ бүр шарх авсан байгаа шүү дээ. Тийм болохоор ингээ өрөөндөө дөрөв тогтоогоод цонхны давсан дээр юу ч байхгүй бай. Ширийгээ дандаа цэвэрлжээ. Гэрээ айгуу гоё цэвэрлжээ гэд. Тэгээд ер нь бол бохир байсан ч гэсэн ядаж өөрсдийнхөө орчиндөө бохироо нийтийн эзэмшлийн талбайгаа бохир байхгүй бай гэд. Тэгэд тэр охин манай өрөөнөөс гарч явснаас хойш манай өрөө хамгийн гоё цэвэрхүү өрөө болсон заяа. Тэгээд би бусад өрөөний хүүхдүүдэд хэрэлдэх боломжтой болж байгаа байхгүй. Яа гэвэл бусад өрөөний хүүхдүүд манай өрөөний үүдэнд хогоо хайждаг байхгүй. Тэгэд би болиочаад хаанаар гэж хэлмээр байдаг. Даанч тэнд яг хамгийн их хог хайдаг хүн манай нөгөө миний эги байгаа байхгүй. Тэгмэд бусад хүүхдүүд урдаас танаа өрөөнийхөө өөртөө энд хайдаг үстэй гэд тэгэх учраас би ингээд ерөөсө бусад хүмүүс шаардлага тавьж чаддаггүй. Эгийг явснаас хойш би ингээд амар гоё цэвэрхэн орчинд амьдарч эхэлсэн. Хог мог хайж байгаа хүмүүс наатаа гаргаж хаяач гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдалтай амьдарч агаад тэгсэн чинь нөгөө охин маань шинэ орсон өрөөндөө 30 гарсан ичтэй айгуу дотн болгонгуудаа тэр хоёр нийлээд буцаагаад над руу ингээд дайрч давшилж эхэлсэн байхгүй юу? Яасан бэ гэхээр манай байрны нэг ийм дүрэн байдیں۔ Орой 10 цагаас хойш хоол хийж болохгүй, юм уугааж болохгүй, чанга ярьж болохгүй гэд. Тэгээд манай найз залуу бид хоёр буцаар ирсэн ч гэсэн манай энд 10 болж байхад манай найз залуугийн тэнд 11 болж байгаа учраас бид хоёр хизээж орой болтол буцаар ярьж байгаагүй. Ер нь 10 гээл хуцаа тасалчдаг байхгүй. Би өөрөө тэр дүрмийн айгуу сайн дагдаг учраас өөрөө нөгөө бусдыг бит
бити юм аагаад тэр чимээ манай өрөөнд хамгийн их нөлөөлдөг байхгүй. Тийм учраас хүүхдүүдийг бити юм аагаад л да бити хоолоо хийлдэг гэж амар их загнадаг шаардлага тавьдаг. Эвтэй хүн хэлэх үедээ хэлдэг. Гэтэ үнэхээр уурлах үедээ үнэхээр хууралдаг байхгүй. Тэгээ тийм хүн угаасаа тэгээд хүнд шаардлага тавьж байгаа шиг би тэрийг өөрөө биелүүлэх хэрэгтэй гэж үзээд ер нь бол орой босон найз залуутай уцаар ярихаа болчдөг гэсэн байхгүй. Тэгээ нэг өдөр 9 цагийн үед уцаар хэрэг бийжээс чинь миний ингээ алчуурыг сөхснөө. Ингээ ороо ингээ хөшгөлцөн байсан алчуурыг ингээ сөхснөө надраа чи болчооч би амармаар байна гэж мигээ уурлаа заяа. Тэгээд тэгсэн чинь би байрны гэрээний дагуу ярьж ин 10 болоогүй гэж суугаацаахгүй чи цаанаас нөгөө нэг нийлдэг их чинь орж ирсэн. Чи өөрийгөө юугаа бодсон? Чи ямар хатан хаан уу? Чамаас болж бид нэр орой осон хоол хийж ирэх чадахгүй байх гэж уурлал яах вэ? Сонин би ингээ амьдралдаа анх удаа 10 цагаас хойш хоол хийж идмээр байна гэж уурлаж байгааг хүн харсан заяа. Яалтчгүй жоохон эрүүл амьдралын хэм маягтай хүмүүсийн донд хэтэрхий удаа амьдэрсэн болохоор 10-аас хойш хоол хийж байгаа хүмүүс надад бүр ингээ байж боломгүй санагдаад байдаг байхгүй. Өмнөөс нь ходоодны хүн өмнөөс уйлмар санагдаад байдаг байхгүй. Тийм ингээ тийм байж боломгүй юм дээр уурлаж байгаа надад үнэхээр хөр хилтэй санагдсан тэр их чи. Тэнгүүд тэр их хамгийн муухай юм юу байсан бэ гэхээр тэр их намайг body shame хийсэн байхгүй. Тэр охин угаасаа юм body shame хийдэг. Манай өрөөний охины нэг өдөр юугаа хараад байгаа өлөн бийч вэ? Туранхаа өлөн бийч вэ гэж хэлжсэн заяа. Яг нэг юм би туранхаа штэ. Ийм туранхаа заяа. Тэгээ намайг тэгсэн чинь нөгөөх чинь чам шиг тэгээ яах юм үлбэрч өгөхгүйс сууж байгаа юм уу гэж хэлсэн. Тэгснэ ингээд тохироод амьдрч чадахгүй бол зайлаарай чи гэсэн заяа. Тэгээ би зайлсан байна. Зайлсан байна. Яг тэр хэрүүлээс нь хойш 14 хоногийн дараа зайллаа. Яа яриа гэж. Тэр их надад тэгэж хэлсэн. Тэгээд тэнгуүтлээ. Тэр охин натаа ингээд би яаж яах дамаа угааж гэсэн. Өмнөөс нь юм хэлж чадахгүй гэчгээд тэгээд яаж яах 4 минут шүдэ угаадаг юм жаа. Угаангаар нөгөө охины надаа хэлж байгаа өгнүүдийг сонсоод тэгээд байрны эзэнд харуулдаг бичлэг хийгээс байгаа байхгүй. Тэгээд гэсэн чинь цаанаас нөгөө чинь чи яасан их бичлэг хийдэг охин бэ чи болооч чи гэ миний уцыг булааж авах гэж оролдож моролдоо заяа. Нөгөө байрны гэрэн дээр хэрэг хин нэгэн зөрчил үүсгэх юм бол баталгаажуулаад бичлэг явуулаад тэгээ гомдол гаргаж болно гэдэг байхгүй юу. Тэгээд үнэхээр тэр охин надад байж боломгүй шаардлага тавиад над руу хэрэлдээ дайраад байгаа учраас би ингэ бичлэг хийж авч байгаа царай. Тэгээ гэхдээ миний уцыг булаах гэж оролдох үед ингээ үнэхээр айсан яана за энэ хоёрт ингээ задуулчих үедээ гэд. Тэгээд тэр охин надад зөндөө хэрэлцэн чи тэр охин ингээ яриад гэсэн би шүдэ угаагаад бичлэг хийгээд сухаас тэгээд ингээ тавьчаад тэгээ яваад орсон юм шиг байна. Тэгээд би байрны ахад хэлсэн энэ хүмүүсээ болиулаач гэд. Тэгээд байрны ах бүх өнлөө нийтийн мессежээр орой 10 цагаас хойш юм угааж болохгүй харин 10-аас өмнө бол уцаар ярихыг хориглоогүй гэсэн мессеж явуулж арай гэж нэг тэр үйл явдал ингээд тэрний асуудлыг шийдэж өгч байгаа байхгүй юу. Гэтэ тэрнээс хойш тэгээ яшиг гэж боддог. Би яг 10 болонгууд нь чан найз залуугаа чанга ярихаа болсон нэгдүгээр хоёрдугаар яг 10 болонгууд нь за хайр баяртай миний сахилгын цаг ихэллээ гэж ерөөсөө найз залуугаа нэг их ярихаа болсон байхгүй юу. Тэгэл одоо ямар ч гэсэн нүцэн байна. Тэгээд эгийн яг тэр ингээ өөрийгөө ямар новшин, ямар заваа, ямар бусдад төв өчрүүлдэг, ямар нэг тийм нахаалны муухай хүн гэдгийг мэдэхгүй бижиж бусдад шаардлага тавьж байгаа тэр байдал надад үнэхээр таалагдав. Тэгээ шаардлага тавиад гэсэнгүүтээ нэг юм ухаантай хүний яриагаар ярьж эхэлдэг нь таалагдав. Яг үндэ үнэхээр увайгүй бүр ингээд ухамсарын дараад л орчихсан тэнэг хүн байхгүй юу? Үнэхээр тэнэг хүн. Club house дээр Club house-ынтайгаа ярьж байгаа юм сонсох юм бол заяа бүр ингээд хүн ийм ухамсаргүй ийм дороодлолт орчихсан ийм тэнэг байж болт юм байх гэмээр тийм аимшигтай тэнэг хүн байхгүй юу болно. Тэгэхээр яг ингээд яриад хэлэнгүүтээ мангар ухаантай болсон. Инглээ би чамайг найзаа гэж боддог байсан. Гэсэн чинь чи үгүй байсан юм байна гэж өгөө заяа. Зүгээр л хүнд гай осноо орж ирснэ. Чи миний зан ааш хөрсөн юм шигээр ярьж эхэлсэн заяа. Тэр бүр ингээ шок нормал байсан. Вау. Тэгэл ийм нэгэн адлал болтой. Ийм нэгэн заван хүмүүстэйгээр 7 жилийг өнгөрүүлсэн. Гэтэ тэр бүгдээс эгээс би бүр үнэхээр за ингээд хүний адгийн яроолыг тэгжиж сурч чадсан. Эгтэй хамт амьдэрсэндээ би үнэхээр баяртай байдаг. Хүн яаж ийм заван байж болдгийг хамгийн
төгс жишээтэй та бүтэн 5 сар амьдраад тэр хүнийг твчээд амьдраад байж болоод байгаа байхгүй. Тэгэхээр би ээгийн ачаар үүнээс ч 7 нар зүйлийг твчиж чадна гэсэн ийм өөртөө бат итгэлтэй болсон. Баярлалаа ээги. Тэгэл барьнаасаа гарсан да. Одоо тэгээ нэг санаа нэгс нэг 2 хүүхэдтэй амьдарч байгаа. Цаашдаа яах юм гэдэггүй байна. Гэтэ одоохондоо бол айгүй дэжгүй байгаа. Анхны сэтгэл айгүй өндөр байгаа. Тэгээд байранд орсон. Тэгээд яг ингээд өөрийн гэр орондоо болж байгаа энэ мэдрэмж нь үнэхээр таалагдж байгаа. Яг нэг юм нанаа дээр гарч байгаа нанаа болцсон юм шиг тийм гоё гэгээлэн мэдрэмж төрж байгаа учраас бас яг энэ дагуу гоё явчих болов гэж айгүй найдаж байна. Бурхан минь яа гоё би дахиж ийм roommate-ийн асуудлаас болж шархалмааргүй байна. Roommate-ийн асуудлаас бол зовмооргүй байна. Яг ийм заван хүнтэй дахиж амьдрмааргүй байна. Дахиж ийм ээгийн шиг хүнтэй үнэхээр таарахыг хүсэхгүй байна. Бүр ийм заван, ийм арчаагүй, ийм нахаалны, ийм муухай хүн байж болдгоо. Яг энийг би эгээс 7 доргон гарч ирэх юм бол би үнэхээр хүн төрлөختөнд урам хугарна заяа. Ийм юмнууд оршин тогтноод байхад хүн төрлөختөнд яаж ингэж цаашид хөгжин дэвших юм бэ? Хүн төрлөختөн чинь яг ийм юм уу гэж бодно. Тийм учраас нэр үнэхээр би дахиж эгээс өөр муухай хүнтэй учирмааргүй байна. Яг энэ хүрээд үнэхээр өндөрлөөсэй гэж хүсэж байна. Миний нийтийн байрны болон ийм заван өрөөний хамтрагчийн замнал маань энд хүрээд дуусаасаа гэж үнэхээр их найдаж байна. Тэгэд өнөөдрийн ховж юмны бичлэг маань дуслаа. Тэгээд натаа хамтаасанд баярлалаа. Бүтэн 1 цаг хүн болсон байна би. Ийм амар хитэр байж болдгоо. За. Баярлалаа.